Ирээн цагаан тоодогны мэргэн хаан. Эрд урдын цагт ирээн цагаан тоодогны мэргэн хаан хэмээх сайн ир байж гин. Тэр газар хар тоодогны хаан хар тарлан ахтай дун цагаан дүүтэй дуран аваа ихчтэй гэр мэдэх гидэнтэй гидс унжих бичгтэй юм байжээ. Нэг өдөр хар тоодогны хаан ирээн цагаан тоодогны мэргэнтэй андуурхдаа түүнийг алахаараа хайж "За чи очиж цагаан тогооч хааны алтан шин хатныг аваад ир. Үгүй бол толгойг чинь авна." Ирээн цагаан тоодогны мэргэн хаан. Эрд урдын цагт ирээн цагаан тоодогны мэргэн хаан хэмээх сайн ир байж гин. Тэр газар хар тоодогны хаан хар тарлан ахтай дун цагаан дүүтэй дуран аваа ихчтэй гэр мэдэх гидэнтэй гидс унжих бичгтэй юм байжээ. Нэг өдөр хар тоодогны хаан ирээн цагаан тоодогны мэргэнтэй андуурхдаа түүнийг алахаараа хайж "За чи очиж цагаан тогооч хааны алтан шин хатныг аваад ир. Үгүй бол толгойг чинь авна" гэж тушаав. Цагаан тогооч хаанид очоод замд нь 3 барцтай юмгэн. Энэ 3 барцт нь юу гэвэл нэгдүгээрх нь уул шиг том буур гин. Хоёрдугаарх нь 2 уулыг дамжлах том хорт могоо гин. Гуравдугаарх нь 15 толгойтой атгар хар мангас гин. Энэ 3 амьтныг дийлж гарвал сая цагаан тогооч хаанид хүрч чаддаг. Үгүй бол замдаа үрэгдэх нь тэр юм гин. Ирээн цагаан тоодогны мэргэн хаан түүний мэдэх боловч хаан хүний зарлиг байна. Яаж яв гэвэл түүгээр нь явъя гэд хүйдатдаг хуулморой барьж, салхи татдаг саарлморой барьж, хий татдаг хээрморой барьж, 99 шилтэй бөмбөр шаргаморой барьж, алтай ууландаа гарч 13 сангаа тавьж, алдар шар хадгаа барьж, ань насаа дадчихад сайн тохой мод зорж аваад яв. Тэгээд явж байтал замын дундаас уул шиг том буур нь түүнийг барьж идэхээр гараад ирэв. Ирээн цагаан тоодогны мэргэн зорж ирсэн модороо тэр буурын амыг нь чагтлаад хайчхав. Модоор амаа чагтлуулсан буур амаа хамхиж чадахгүй. Болохоор ирээн цагаан тоодогны мэргэнийг барьж идэж чадсангүй тэндээ зогсож гин. Ирээн цагаан тоодогны мэргэн эхний саадаа даваад бас хэдэн өдөр явсан чинь нэг уул таарч дээр нь уул алдсан сүрхий том юм үзэгдэв. Тэр "Эн чинь одоо толгой нь энэ ууланд байхад сүүл нь тэр ууланд байдаг авраг могоо юм байна" гэж морой уйж тавьчихад өдөр шөнө 2 нумаа ившээлгэж байгаад тавьсанд өнөө авраг могоог унахчихав. Тэр могоо уул хадыг ороож газар тэнгэрийг хөдлөх шиг туйлж байгаад өгсөнд могоон цуснд далай болов гин. Ирээн цагаан тоодогны мэргэн цааш явдаг байтал хөлний тоос нь хоёр салхи босчихсон 15 толгойтой атгар хар мангас тавргаад ирж байна гин. Жаахан хүлээж байтал мангас ойртох тусам газар дүнгэнэх шиг болж хажууд нь хурч иржээ. Тэгээд хойлоо барилдаж эхлэв. Барилдаад байж 3 өдөр 3 шөнө барилдсанд уяата морин янцгав. Ирээн цагаан тоодогны мэргэн зориг орж "Би лавтай хүчрэх юм байна. Морин минь янцгаад байна" гэж бодоод хүчлэн барилдсанд 15 толгойтой атгар хар мангасын хүч нь суларч доороо унав гин. Ирээн цагаан тоодогны мэргэн халуун дээр нь бүлээн нэмж мангасыг алж орхив. Ийхүү зам дээрх 3 садаа давчхаад цааш цагаан тогооч хааны хатныг булаахаар явв. Гэрийнхэн цаана 3 өдрийн газарт хурч очиход түүний цагаан тэмээн буйлж, цагаан морин янцгааж, цагаан шувуу донгодож
Цагаан нохоо хуцаж эзэндээ мэдээ барьжээ. Цагаан тоогооч хаан гайхаж ламаар зурхаа татуулсанд хаан танаад одоо сүрхий юм ирж байна. Таныг бараг авах янзтай байна гэж хэлж өгөв. Цагаан тоогооч хаан чи буруу хэлээ үсттэй. Хаа намайг хэн дийлэх юм гэж хэлээд тэр зурхаач ламын үгийг их тооцов. Бас 2 хоног хааны цагаан тэмээн буйлж, цагаан морин янзгаж, цагаан шувуу нь донгодож, цагаан нохоо нь хуцаад байхаар нь хаан уурлаж, энэ муусай амьтан ямар төвөгтэй юм. Цөмийг нь ал гэж зарлигдав. Тэдгээр амьтныг алж дуусах үед ирээн цагаан тоодогны мэргэн хүрээд очжээ. Цагаан тоогоочи хаан тоож ядан "Чи мө орчлонд нэргүй огторгуйц цалгүй амьт юу хийж ирв?" гэж асуухад ирээн цагаан тоодогны мэргэн "Би хааныхаа зарлагаар чиний ахвайг авахаар ирлээ" гэв. Цагаан тоогооч хаан "Чадал байвал аваад яв" гэж сэлмээ суг татаж тулдаж эхлэв. 3 шөнө 3 өдөр тулдаад цагаан тоогооч хаан ялагдлаар төгсөж гин. Ирээн цагаан тоодогны мэргэн хийхүү татдаг мориороо цагаан тоогооч хааны алтан шин дагныг нь булааж авчраад хар тоодог хаанд хүргэж өв. Хар тоодог хаан ирээн цагаан тоодогны мэргэн замда 3 сүрхий дайснаа дараад эзэрхэх цагаан тоогооч хааныг ялаад түүний хатныг булааж ирсэнд "Чиний хүч чадал шид чинь надаас илүү байна. Миний чадал чамд огт хүрэхгүй. Би одоо цагаан тоогооч хааны алтан шин дагнаас өөр юу ч авахгүй" гэж хэлээд хаан ширээнээсээ бууж нутаг бэлчээр ард иргэн алив юмаа бүгдийг нь ирээн цагаан тоодогны мэргэнд өгөв. Тэгээд ирээн цагаан тоодогны хаан болж алдар цолоо мандуулж хар тоодог хааны тайвж өгсөн хаан ширээнд гарч нутаг усыг нь эзэлж ард иргэдийг нь амрааж амар тайван жаргаасан гэдэг. Энэ ихтер гарч би халуун дээр нь бүлээн нэмж гэсэн нь газар дээр нь үйл явдлыг өрнөл дээр нь гэсэн утгатай.